Hi guys, за миний телефоноос одоо сайн харах юм бол харан юм бодог урсж байгаа. Яагаад юм бодог урсж байгаа вэ гэхээр би өөрөө удамшлын гаралтай халзарчилтай гэж уншлагдсан. За тэгээд гадуур явхад нэлээд мохоо харагдж байгаа учраас ийм бодог төрөхөөсөр аргагүй болсон байгаа. Сайн судалсны үндсэн дээр би дахиад сурвал харуудыг хэрэглэж шийдсэн. Хамгийн түрүүнд болохоор дермороллер буюу ийм зүүн иргэдэг зүйл байдаг. Энэ өөр болохоор дээшээ доошоо хажууд шиг 20 удаа өглөө оройтой хийж үрдэнгөө үзүүлдэг. За тэгээ энэ зүүн учраас баг зэрэг өвдөл мэдрэгдэнэ. За тэгээ энэ нөгөө нэг нүх хүүсгэж тэнд нүх сурнаа гэсэн процесстэй явд юм байлээ. За тэгээ энийг хэрэглэж дуусныхаа дараа 40 минут хүлээх ёстой байдаг. За тэгээ 40 минутын дараа үсээ сайхан хатаасныхаа дараа миноксидилээ хэрэглэх ёстой. Миноксидил нь болохоор юм сургуулдаг түрхлэг байдаг. Хүмүүс энийг сахал ургуулгатай ч гэсэндээ ашигладаг. Яг 1 мг-аар болохоор ингээд соруулж аваад толгоондоо түрхэх ёстой. За тэгээ би саяны дермороллер бол энэ хүү миноксидилийг Medclinic гэсэн эмнэлгээс авсан. Миноксидилоо би массаж хийдэг саун дотор хийгээд түрхэж байгаа. Дермороллероор үүсгэсэн нүхэн дотор болохоор миноксидилийн шингэн нь өөрөө ороод за тэгээд бас сургуулдаг байгаа. Өглөө оройдоо хийх ёстой байдаг. За ерөнхийдөө бол яг шөнөдөө хийх үйлдэл маань ингээд дуусчихж байгаа. Өдөр болгон би болохоор им уух бас шаардлагатай байгаа. Яг 6 сар уснаар бол DHT блок үүсгээд бас сургуулна гэж эмч маань хэлсэн. За тэгээд энэ хүн юм маань баг зэргийн side effect учраас нэмэлтээр витамин ууж байгаа. Энэ болохоор эрэгтэй хүнд нөлөөлж байгаа side effect-ийг нь арилгах зорилттой. За тэгээд дотроо болохоор дөрвөн ширхтээ яг юм уутаараа байдаг. За тэгээд нэг уутыг ихэд бол хаач аваа өвчж болно. Энэ витаминыг би Medclinic эмнэлгээс авсан байгаа. За тэгээд өнөөдрийн бичлэг бол энэ дуусч байна. За хэдүүлээ 6 сарын дараа үр дүнгээ хамтдаа харцгаая.